Нийлбэрийн зарчим. Бодлого 1. Ганаа А хотоос гарч Е хот орох төлгөө зохиож байна. Хэдэн ялгаатай зам байж болох вэ? Зургийг анхааралтай ажиглаад дараах асуултанд хариулъя. А хотоос Б хотыг дайрч Е орох хэдэн ялгаатай зам байна вэ? Зургаа ажиглавал А-гаас Б хүрэх 1 зам, Б-гээс С хүрэх 2 ялгаатай зам, С-гээс Е хүртэл 3 ялгаатай замаар хүрхнэ. Иймд үржирвийн зарчим 9-оор үзэгдлүүдийн боломжуудын тоог үржүүлж нийт боломжийг олно. Иймд 6 замаар явж болох нь. А хотоос Д хотыг дайрч Е орох хэдэн ялгаатай зам байх вэ? Зургаа ажиглавал А-гаас Д хүрэх 2 ялгаатай зам, Д-гээс F хүрэх 3 ялгаатай зам, F-ээс Е хүрэх 2 ялгаатай зам байна. Үржирвийн зарчим 9-оор боломжуудын үржүүр нийт боломжтой тэнцвэр байна. Иймд 12 ялгаатай замаар хүрч болох нэ. Тэгвэл А хотоос Е хот орох нийт хэдэн зам байх вэ? Дээд замаар явах 6 ялгаатай боломж байсан. Доод замаар явах 12 ялгаатай боломж байсан. Иймд нийт 6 дээр нэмэх нь 12 буюу 18 ялгаатай зам байна. Ганаа А хотоос гарч Е хот орохдоо 18 ялгаатай замаар явж болно. Энд үзэгдлүүдийн идэх боломжуудын тоог нэмж байна. Үүнийг нийлбэрийн зарчим гэнэ. Энэхүү хичээлээрээ үржирвийн зарчим мөн нийлбэрийн зарчим гэж юу болох талаар судлаа. Хичээлд анхааралтай оролцсонд баярлалаа.